Ирч хүч шин онг төрх шин амьдрал шиг шин өглөөг би ухтаж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За хүмүүс ажилдаа яарч л явна уу? Харин тийм ээ. Өхөө. Цагэд болж байна хүмүүс. Өглөө болж байна шүү дээ. Нэрэж тийм дээ. Энэ мөнхөө шиг олон залуусын хувьд Монголд маань өглөө л болж байна да. Хар хоргүй сэтгэл, халуун дулаан үг, хатан зөрөгт өвгөж шигэ байг гэж алтрын шаргалтах нар шиг шинэ өглөө ирлээ. Би Монголын өглөө бүрийг мандах нар шиг, мандцуутай хүүхэд шиг, мандшир бохор шиг Монголынх гэж омгшин цөглөх зүрх шигэ шагналдаг. Судсаар минь лөгших цус цэвэр байгаасай гэж суусрын гүйдэл шиг нутагта эзэн нь байхсан гэж ус савдаг хэлгнүүлж нүгэл хураахгүй сайн гэж шинэ өглөөг би харж байна. Нийгмийн ачааг үүрэх цаг нь ирсэн. Өнөөдөр нийгэм шийдвэрлэх асуудал олон байгаа, бухимдал байна. Энэ шийдвэрлэх асуудлын 70% нь залуучуудад байна. Залуучуудын асуудлыг шийдэж чадах юм бол нийгмийн шийдвэрлэх асуудлын 70%-ийг шийдэж чадлаа гэсэн үг. Харин нэг хэсэг залуучууд үеэрэн ирээнээс гахаа зөөж энэ Монгол улсыг нуруунд дээр босгож ирсэн шин. Харин энэ үеийн залуучууд бидний хийх юм юу юм бэ? Тэр утгаараа өнөөдөр залуучууд нийгмийн хөдөлгөч хүч болж нийгмийн ачааг үүрэх цаг нь ирсэн. Өнөөдөр Монгол улсын хүн бүхэн дарга болъё, хүн бүхэн сайд болъё, хүн бүхэн тэрбумтан болъё, хүн бүхэн их хурлын гишүүн болъё гэж бодоогүй шин. 21-р зууны оюун санааны хувьсгалд хөл нийлүүлэн алхаж бүрэн эрх тусгаар тогтносон Монгол улсын иргэнгэд цээжэнд дэлдэж хэний ч өмнө намаг бардам зогсож чадах энэ эрхийн төлөө үе үеийн залуучууд үе үеэрээ тэмцсэн юм а. Харин өнөөдрийн бидний үеийн залуучууд юу хийж чадах вэ гэдэг бас нэг асуулт байна. Хүн бүхэн ганцхан хүсэж байгаа байхгүй. Сайн сайхан сэтгэл хангалуун амьдрах. Хүн бүхэн хүссэн юмаа хийж инээдтэй гэрэл нь инээд баяслаад дүүрэн тогоо нь хоолоор дүүрэн тийм л байхыг хүсэж байгаа шүү. Тийм учраас өнөөдрийн залуучууд эх орныхон хөгжлийн шинжлэлийг хөгжлийн шинэ үеийн хөгжлийн ачааг нь даах цаг, үүрэх цаг болсон гэж би зөвхөн залуу хүнийхээ хувьд боддгийг. Энэ хүсэл мөрөөдлийг өгөх цаг нь болж байгаа. Дандаа ингэж энэ хүмүүсийг 20 жил хонь ямаа мэт ингэж мөлхүүлж болохгүй шүү. Баярлалаа. Хэрэгтэй болохоор ноосыг авчдаг, ноолорын самждаг. Сүүгийн саагаад авчдаг. 4 жилдээ нэг хэрэггүйгөө хэлэхээр ингээд орчдөг тийм байж болохгүй. Ардын намынхаа 220 мянган гишүүд дэмжигчдийн итгэл илгээлт хоёрыг өвөрлөж арын сайхан ангаадан төрж өссөн унган нутагтаан улсын хурал нэр дэвшгэр болсон. Төрийн хар хүн байх сэтгэлийн ноён суудалд төмний төлөө инлэх зүрхний үгийн бичээс гэж би тархиндаа бодож сэтгэлдээ буулган зүрхэндээ шивэнсэн мөнх хотын олон шүлгийг Монголын ард түмэн мэднэ. Оюуны хундаргаас нь ухаарл, их гэгээрэл Монгол хүн бүрийн зүрхний бичээс болон үлддэг юм билээ.
түүнийг Хатуу бат болох хон Андгаали. Төрж чамайг мэрэгэн байхаваас төгөлдөр бас тунгалаг байхаваас арслан тай тамганы чин дардас хатваас цусаараа дэвтэхэд ч бэлэн алтан соёмбиг чин хазаваас ясаран эвж тулхад ч бэлэн ард түмэн чин хүлээж байна агуу бас тэнгэрлэг бай гэж тэрээр төр түмний илж болохоор сэтгэл шулуутсан билээ. Ийм оюуны их царааг арын сайхан хангаан уул ус төрүүлсэн гэхэд багтмаар. Монгол төрийн зүрхэнд зохилох арын сайхан хангай хүн чанарын өлгий. Хүй дарсан чулуун ис ширхэг бүрийг өмгөөлөн боссон өвгдийн нутаг. Арангаан хотон цумын уугуул солийн данзангийн үүсгэн байгуулсан ардын нам нэрээ сэргээж эрчтэй хүчтэй залуусаа энэ нутагт илгээдэ. Улсын хурлын сонгуулийн 1-р тойрогт улс төр судлаач Жамингийн Мөнхбат Арангаан аймгийн засаг дарга Баатар Бэлэг нарыг ижил сүүлж сойсон анх удаа энэ нутагт залуу улс төрчид цөм төрнө гэж ажиглагчд харж байна. Улсын хурлын дарга Төмөр Очир, экс ерөнхийлөгч Инх хоёр, улсын хурлын гишүүн засгийн газрын сайд Ган Зориг, Бадам Жуна гээд ар хангаагаас төрсэн улс төрийн лидерүүдийн дэргэд ажиллаж байсан Мөнхбат үеийнхнээсээ арай эрт улс төрд хөл тавьсан. Тиймдээч улс төрд туршлагатай залуучууд дундаа үндэсний хэмжээний лидер хэмээн үнэлэгдэж 90 жилийн түүхтэй ардын нам түүнд итгэл хүлээлгсэн юм а. Энэ удаагийн улсын хурлын сонгуульд өөрийнхөө уугуул нэрийг сэргээж оролцох гэж байна. Харангаачуудын хувьд энэ бол түүхэн ач холбогдолтой гэж би Монгол улсын ерөнхий сайдын хувьд Монгол ардын намын даргын хувьд бодож байна. Залуучуудынхаа дуу хоолойг парламент гаргах явд бол манай намын бодлогын бас нэгэн цөм болж ирдэг. 220 мянган гишүүдийнхаа итгэл сэтгэлийг хүлээсэн арын сайхан хангай нутгийн хүү Монголын нэгэн авьяас бэлэгтэн төр төмнийхөө төлөө зүтгэхээр төрсөн нутгийнхаа ард түмнийхэн итгэлд найдан очиж байна. Манай үнэн сонины ерөнхий эрхлэгч Мөнхбат шилдэг залуу боловсон хүчин ардын намын анхны дарга солийн данзангаахаа нутагт бид нар эд хорлох насан дээр байгаа эд ир бярн одоо зэгсэрж байгаа. Одоо мориор бол соёолн насны хоёр сайхан хурдаа бид өхөн арангаачуудаа илгээж байна. Ардын нам илгээлт өгж явуулж байна. Та бүгд маань ард түмэндээ буцааж Монгол төрдөө итгэл өвөрлүүлж явуулна гэдэгт итгэж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газарт төрийн бодлогыг тодорхойлцож явсан улс төр судлаач Монгол ардын намын баг хурлын гишүүн нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Монголын үнэн сонины ерөнхий эрхлэгчийн албыг одоо хашиж буй Монголын улс төрийн ууган намын залуучуудын байгууллага бол улс төрчдийг бэлтгэх том сургууль болдог. Энэ байгууллагыг тэргүүлж явсан олон хүн өнөөдөр улсын хурлын гишүүн засгийн газрын сайдын албыг хашиж яваа. Мөнхбатын хувьд ч хүндхэнд цаг үед намынхаа залуучуудыг уриалан багаар ажиллах чадварт суралцж үнний дуу хоолой болон жанжны төв талбайд жагсаж явсан нэг ай. Монголын залуусын зүрхэнд тархинд Монгол эх орны маань маргаашийн хувьцаа зураастай. Энэ үе дотор манай Жамингийн Мөнхбат гэдэг миний найз бол маш тодхурц өнгө юм аа. Энэ залуу бол эргээд уулзах нүүртэй байж чадах. Үнэхээр ажлын хонос зүтгэдэг тууштай эрчимтэй одоо ажиллаж чаддаг. Хэдэн зуун мянган залуучуудтай хамт байж тэднийг төлөөлж ажиллаж чадах улс төрч хүн гэдгийг би сонсч илмээр байна. Арангаан аймаг маань Монгол улсын 1-р тойрогт илгээгдэж байгаа манай намын 1-р зэрэглэлийн одоо нэгэн үеийн Монголын түүхийг бичих, нэгэн үеийн Арангаан нутгийн түүхийг бичлцэх, нутаг орны хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр чөмгөө дундартал зоригтой байж, зарчимтай байж, зоригтой ажиллах гэдэгт би найдаж байгаа. Эх орон чинь хөгөөнийг эх орон нь төрсөн нутгийн дэмжинэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Мөнхбатын аав Жамин Арангаан аймгийн Бадсангал сумын харин түүний ээж Цэнхэр сумын Мөнхбатын багнаас тунгалаг тамир хоршоолод өнгөрсөн.
3 тамирын бэлчээр сувраг хайрхан, булган хайрхандаа сүсгдэж өсчээ. 6 сартаагаас өвөө эмээгийн амины ганц усан түүнийг чудагтай, хадагтай, өнжигтэй хөгшдийн ухаан хүн болгосон юм. Манай Монголын өвөөнд гинтэн зүгч хүн байсан. За Батцангилд бол одоо насаар ажил хийсэн. Сумын аймгийн авраг 10 удаа хийсэн. Зарчимч. Ер нь одоо төр улсын төлөө зүтгэжээс ийм хөшөлтөө. За эмээ нь бол ер нь нэлээд ухаалаг. Хойтой. Манай Монголд эмээ өвгөнд орсон юм байрлал хөхт байна. Багын л одоо нэг ухаалаг их овжин ийм хөхтэйсэн байна. Нутгийнхаа сайхан өгсчүүлтэй буугаж мортоод уулзаад нэг гарынхан цайг уучаад нэг үнсүүлээд буцахад одоо яг л мөн хоёр хөшөнтэйгөө одоо уулзаал тэгэл явж байгаа юм шиг сайхан санагдав та. За манай Мөнхбат бол ер нь ямар ч одоо юмд их авьяаслаг ялангуяа одоо уран зохиолын юмд бол их сонирхолтой, математиктай бол илүү их тийм сонирхолтой хүүхэд байсан. Лимэвэ хоёртойгоо ингээл 18 хүртлээ амьдарч 8 дугаар анги одоо оршоол төгсөөд 9 10 дугаар ангида аймгийн төвд одоо сумын хүүхэд нөгөө аймгийн төвд орж суух дотор байранд амьдрын шүү дээ. Тэгэл дотор байрны хүүхдтэй амьдрал эхэлж байгаа юм да. Юу одоо нөгөө эмээ хоёр дээр эрхэлдэг. Мундаг том одоо эмээ хоёрын хүүхэд чинь тэгээ дотор байрны амьдрал гэдэг юмд нохлуулж эхэлж. Тэгэл хүн болох, бие даах, амьдрал хөл тавих тэр анхны процесс эхэлж байгаа. Ер нь ямар ч юмд одоо авхаал самбаатай, биеийн тамир спорт одоо янз бүрийн юмд бол их одоо хөдөлгөөнтэй, хавсгаатай ийм хүүхэд байлаа. Зөвхөн тушаа мөнхөд орших их нутгаа, илгэн саднаа нутаг усаа өгөөлөх энэ залуугийн сэтгэлийн хайрал шүлгэн мөрөөр асгардаг юм аа. Ам бүргдэн тэнгэртэн цойсон хан сувраг хайрхан минь уухад насаа цэцгэнд нгээсэн хүний хануун бэлчэр минь ээ. Өссөн нутгийн минь чулуун тамаг ончин ганцхан тайхар минь уянгын хатар шиг намирсан агсад гурван тамир минь. Энэ дүүшиг хөрсөн арын сайхан хан гаймнэ судсаар урсах ариун ус сумын чулууд болоод минь аавын үнэр ижимэн цацалтай алтан шороод нутаг минь гэж Жамингийн Мөнхбат шүлгэлсэн байв. Амьдралыг арай өөрөөр харах түүний ухааны цараа багнаснаас амьдрал дүн тэмцэж болсон тань холбоотой. Мөнхбатын баг эдгэрнаас сурахын төлөө тэмүүс сургуулийн дотор байрны амьдралын дунд өөрийгөө сарсан он жилүүдийн дунд өнгөрсөн юм. За 1997 онд Аранхангай аймгаас хүүхдийн яруу найргийн хөрөл тулга наадамд анх ирж тэгээ хөдөөний дээлтэй хүүхэд Хоромон гуталтай найрамдал лагерт хүүхдийн яруу найргийн баяр болдог байсан юм. Найрамдал цуслангийн тэр одоо гой ганган хотын төвийн одоо хүүхдүүдээс дээлтэй гэдгээрээ ичиж одоо шинэ хүүхдийн ордны үүднээс хөдлөх байж. Тэгээд энэ ордны үүдэнд машин суух гэж гүйж явсан тэнийг хүрэн дээлтэй өндөр залуу. Гэхдээ би тэр хүүхдийн яруу найргийн наадамд оролцох ёстой юм аа. Намайг аваад явахгүй юу гэсэн. Тэгээ биднэрт одоо тэртээгүй яруу найргийн наадмыг шүүх гэж байгаа юм чинь за энэ хойно суудлаар суугаад явмын дүү гэсэн. Тэгээд очсон тэр наадамд манай төрүүлсэн. Тэр үед засгийн газрын мэдээ гэж сонирн байлаа. Засгийн газрын мэдээ сонины одоо нэгдүгээр нүүр дүүрэн одоо ярилцлага өгч анх удаа одоо хөдөөний сумын 10 дугаар ангийн хүүхэд тэр үе засгийн газрын мэдээ сонинд нүүр дүүрэн ярилцлага өгч зурагтайгаа нийтлэгдэнэ гэдэг бол нэр төрийн хэрэг байсан. Монгол улсын их сургуулийн оюутны 2 дугаар байр
320 зүгээс ирсэн 300 айлын 20 айлын хүүхдүүд 300 хориулаа нэг гэрийн хүүхдүүд болж оюутны 4 жил энэ дотор байрны шуургаж өнгөрүүлсэн байна. Энэ өрөөнөөс миний амьдрал эхэлсэн. Хорватод танилцаж, хорвоог өөрийнхөө харж, амьдралаа өөрийнхөө үүрэх, ачаахан дааж хүн шиг явах гараа минь эхэлсэн. Олон гоё дурсамжууд байна. Энэ дотор байрны жижүүр комендант одоо манай ээж шиг, манай одоо гэр бүл шиг хүмүүс байлаа. Хараач хөө. Ардын намынхаа тэмцлийн өрөөд анхны сонингоо Монголын үнэн нэртэйгээр хөвлөө шүү. Айлё. Сайхан болж Баатар маань ч өсөг өргөж байсныхаа хэргийг гаргасан байх шүү. Монгол улс хөгжлийнхэн торгон зааг дээр ирсэн энэ үед Монголын сэтгүүл зүй оюуны их уурхайн анхны архивыг энэ залууд итгэл дааж хадгалуулсан цаанаад бас учиртай. Монголын үнэн сонин 92 дахь жилдээ хэвлэгдэн гарч байна. Бүтэн 100-ны түүхийг өгүүлж байгаа энэ буурал сониныг сонин балжирын буян нэмэг додонгийн төлөвгээд үе үеийн Монголын улс төр, соёл, боловсрол, нийгмийн алдан үеийнхэн түүчилж ирсэн юм аа. Манай үнэн сонины одоо ингээд 1920 оноос хойших дугаарууд бүгдээрээ ингээд архивт хадгалагдуулсан байгаа. Энэ ботууд өөрсдөө Монгол улсын хөгжил дэвшлийн алдаа онооны гэрч баримт нь байна. 2.7 сая хүнтэй Монгол улс. Энэ улсын ард түмний өмнө юу тулгамдж байна вэ гэдгийг өнөөгийн залуус хамгийн их тунгаахулжээ. Аргач үгүй байх. Монголчуудын юм тулгамддаг шийдэх асуудлын 70% нь залуус хамааралтай байдаг. Тэгвэл энэ бүхнийг шийдэхийн тулд бид юу хийж чадах вэ? 20-од настай залуус хувьсгал хийж, төрөө имхэлж, түмнээ соёлжуулж ирсэн шиг шинэ Монголын төрд залуусын дуу хоолой хамгийн их өгөөлөгдөх боллоо. Нутагт маань хийх ажил олон байна. Бид нар зүгээр энгийн юмнаас л эхлэмээр байгаа. Өчнөө олон аршаан булаг шанд байна. Эдрийг нь тойруулаад их ундрагыг нь хамгаалаад хашаа барихаас хуулаад сая нутагтаа очоод ирсэн аймгийн булгуулын ард тоомын таг төрж ирээд төмөрч чадчих байна лээ. Байгаль дэлхийгээ хайрлах гэсэн энэ сэтгэлээс бидний ажил эхлэх ёстой гэж би боддог. Ийм сайхан одоо бичдэг байсан нутаг маань үнэхээр ийм болсныг харахад зүрх нэрээ үнэхээр шимшиггүй байхаа аргалгаа. Байгаль орчны яамд бид нар булган уулыг дархан цаасд газар болгож өгөөч гэсэн хүсэл тавь санаачлагыг эхлүүлсэн. Уулуурхай эдийн засаг өсч байна. Уртгартай, уурах хувьтай олон нүд харж байгаа. Бурхны өгсөн баялагийг буруу зарснаар, бусдад хэд гайхуулснаар хоцсон түүхийг харин хүн төрлөختөн баг мэдхий. Тэгвэл бид яаж энэ улсыг эрүүл, зөв цааш нь авч явах вэ? Би хэнд итгэх хөв гэж өөрөөсөө бас асууя. Арангай маань цагаан эдээгээрээ алдартай. Өнөөдөр монголчууд 40 хэдэн сая толгой малтай 2 сая гаруй хүнтэй байж хамаг сүү цагаан эдээгээ гаднаас авдаг тий. Яагаад Арангаан тэр сайхан тослог сүүтэй үнэний сүүгээр хүүхдийн уг чийж монгол хүүхэд монгол үнэнийхэн сүүг ууж өсөж болохгүй гэж. Эдийн засгийн цагаан хувьсгал гэдэг нь бид нар Арангаагаас эхлүүлэе гэж ярьж байгаа. Ажлын байрыг бий болгох, сум өгжүүлэх гэдэг ийм том ажил байгаа. Ер нь тэгээд нутгаан гэсэн ажил, нутгаан гэсэн зүтгэл бол зүрх сэтгэлээс ихтэй юм байл ш, зүрх сэтгэлээс. Тэрээс нэг сайхан яриа бүхэн ажил болдгоо. Ажил болохын тулд бид нар баг чимийг, нэг чимийг жижиг гэлгүй, нэг хүнийг нэг гэлгүй асуудлыг шийдэж ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Монгол зөвхөн уран бүтээлч авьяастан төдийгүй. Улс төрийн залуу зүтгэлтэн юм. Арангай нутгаас олон сайн улс төрийн зүтгэлтнүүд төрөн гарсан. Монголд
тэдний нэг байгаасай гэж та бүхэн хүсвэл түүнийг дэмжиж тэтгэн өсөж дэвжихтэн туслаарай. Арын сайхан хангаан уусан түшиг гэж аавын интэй өвгдийн ухаан шүүг гэж ижисэж өссөн нөхдийнх нь итгэл мэдэг гэж олмыг нь чангалж дөрөөг нь мэлай. Соёолон мордын тоосонд хиймэр сэрэгдэг шиг сэтгэл дэйсүслэж зүрхэндээ тахих нутагта уяатай айсу цагийн залуусын хиймэр нь босоовэг зурхаагаас соёолон морд хөдөлж айсу цагийн шин салхи эргэлээ.